Нэвтрүүлгийн шинэ дугаар тавих бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн тохиолдуулж замын цагдаагийн албаны ахлагч нар хүрэлцэн ирж оролцож байна. Ингээд оролцогч нартай танилцъя. Эхний суудлал дээр ахлагч Бацэрэг. За хоёр дахь суудлал дээр ахлагч Цэрэнбат. Дэд ахлагч Болор Цэнгэл. Ахлагч Даш Чирв. За ахлагч Бат Цэцэг. Дэд ахлагч Ариун Бат. За хойчигнээс ахлагч Баасан Жав. Ахлагч Майндер. Ахлагч Тасрун. Ахлагч Оргил сайхан нарын бүртгүүлтэй хүрэлцэн ирсэн байна. Тэр замын цагдаагийн албаны ахлагч нарын зөвлөл гэж байт юм байна те. Ахлагч нарын зөвлөл маань 80 жилийн тохиолдуулж одоо ямар арга хэмжээг явуулав те. Тэр талаар танилцуулаач. Замын цагдаагийн албаны түүх 80 жилийн тохиолдуулан замын цагдаагийн албанаас болон замын цагдаагийн ахлагчны зөвлөлөөс ажил хөдөлмөрөөр хэрэгжүүлж байгаа алба агчтай одоо шагнаж урамшуулах мөн алба агчдынхаа авьяасыг тодруулан биднээс өөрсдийн зүгээс концерт тоглож байгаа. Мөн одоо нэгийнхэн хэсэг болох энэ чакак нэвтрүүлэгт хамгаалтын хилцээс болон дүүргүүдийн хилцээс алба агчд маань ингээд төлөөлөн оролцож байна. За одоо дүүргээс бас төлөөлөл болсон хүмүүс байна те. За дүүргүүдээс байна. Тэгээд бас тусгай хамгаалтын хилцээс тэгээд бас байгаа юм. Тэр талаар бас танилцуулж байгаа шүү дээ. Одоо ямар дүүргүүдээс ирсэн байна, ямар одоо өөр албанаас ирсэн байна те. Хамгаалтын хилцээс оролцож байна. Баян зүрх дүүргийн замын цагдаагийн хилцээс оролцож байна. Баянгол дүүргийн замын цагдаагийн хилцээс оролцож байна. Жижүүрийн шуурхай удирдлагын хилцээс оролцож байна. Сүхбаатар сонгойрхон дүүргийн замын цагдаагийн хилцээс оролцож байна. Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зураг таах хэсэг, хоёр дахь үе амны хайрцаг унших үе байгаа. Сүүлийн хэсэг бол одоо багуу дундаас ялгарч гарч ирсэн хоёр оролцогч маань хоорондоо асуулт хариултаар өрсөлдөх асуулт хариултын үеэс бүрдэж байна. Эхний үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг. Гарч ирсэн байна. Зураг таах хэсгээр бол 1 минутын хугацаанд 2 зургийг өгдөг. 2 зургийг амжилттай зурж тааж чадсанаар та тог авахгүйгээр багтаа 4 оноо боломжтой гэсэн үг. Анх удаа тогон дээр сууж байна уу? Тэгж байна. За манай Цэрэнбат ахлагч Цэрэнбат тогтоо санал дээр суусан байгаа. Ахлагч Бацэрэг маань тогтоо санал руу суулгасан байгаа гэж тий. Сая ихтэл ингээл сууж явахдаа ингээл за хин суух чи суух юм гээл хоёлол чи суух уу гэж тэгжсэн аа гарч ирэл өөрөө суучлаа л да. Яа. Энэ сайн зурна гинэ. Сайн зурна гинэ. Та сайн зурж чадахгүй юу? Би зургийг сайхаа би чаваас илүү зурна. Би таах юм байна. Таны зурж ирснийг үзчихсэн юм уу? Би харж ирсэн. Харж ирсэн үү? Зөв. Тэгвэл ерөн гайгүй зурж магадгүй юм байна те. Таван цохолж ирсэн үү? Үгүй. Цагдаа хүн байж юу? Тийм гараг биш. Тийм гараг биш. Ерөн манай замын цагдаагийнхны одоо хэв журмын хэрэгслүүд нь одоо ямар баг вэ? Тэгээд ерөөхдөө бол замынхнууд ерөөхдөө шүл, дохиор, камер, ингэрийн камер. Хэв журмынхан шиг юм торгуулийн байгаа ч гэдэг. Юм уу? Гам мав энэ төр байхгүй. Гам мав байна. Шаардлагатай зүүн. За. Зүүн. Тэгээд одоо л ерөөхдөө бол тусгай хэрэгслгээд байгаа л да цахилгаан борохоо тэргээл нэг бүрийн тусгай хэрэгсэл тэргээл. Зөв. Өөрөө бол туршиж үзээгүй юм байна шүү дээ. Өөрөө юм уу хүмүүс ингэ тог мөнгө цохолжсэн. Ер нь бол өөрсдөө өдөр нөгөө нэг бүрийн тусгай хэлээ цахилгаан борохоор нэг цохиж үзсэн л дээ. Үзсэн. Угаасаа нэг Америкууд ч юм уу те гадныхч барууныхан ч ер нь ингэ тий шалгаж нэгээд тийш. Ягаад гэвэл ямарваа нэг хүнд хэрэглэх гэж байгаа юм чаа. Тэний өвдөлтийг ихлээр хамгийн өөрөө мэдрэх ёстой л доо. Тэр хүнд ямар яаж нөлөөлөх вэ гэдэг. Тэ. Одоо тэгтээ өгчгнээс авч байгааг бах те. Ер нь авна. Авна. Тэгээд тусгай нэг бүрийн тусгай хэрэглэх газар гэсэн байгаа л да. Тий. Зөв. За ингээд эхний багтаа бүгдээ амжилт хүсье. Цаг явлаа. За цаг явж эхэлсэн. Манай Бацэрэг ахлагч Бацэрэг зураг зурж байгаа. Цэрэнбат маань. Ямар нэгэн дуу аваа гарах хэрэгтэй. За Бацэрэг амнаас нь ямар ч хий гарахгүй. Цэрэн санал
Өөдөн дээр сууж байгаа хүний дээр нь дуу гарах хэрэгтэй. Цаг явсаар байна. Бацэргоо. Юу вэ гэж асуухгүй шууд таах хэрэгтэй. Хүүхэд хөлгөд өгч. Сар байна. Зүг даасан тохиолдолд Хүүхэд өгч. За цаг хагастай орж байна. Дараагийн зорилгоо орж болно. За дараагийн зорилгоо орж болно. За дараагийн эндээс шимжиж өгөхгүй. Чихээ. За цаг хагастай орсон байгаа гэж. Цох хаалга. За. Манай Цэрэнбат маань таагаалах хэрэгтэй. Цэг Угаалгах шиг. хойш ингээл. За доор нь эхний оноогоо авлаа. Дараагийн зурглалгаа орсон. Цаг нь дуусах байна. Цаг дуусаж байна. Өгч. Цаг дуусаж байна. За тог ямар байна? Аа байна. Гээ бас байна. Ямар сэн дуу гаргав тий? Угчижсэн нь нэрэл хүүхдийн дуу гаргав сая тий. За эхлээд бол энд бол угаалгын машиныг бол ингэж зураад ойлгомжтой олчиж байгаа. За энд бол угч өөр юу гэдсэн бэ? Хүүхэд. Тий. Тэгээ би нэг хүүхэд үлгийн болов гэж бодсон. Үлгийн болов. Тий. Хүүхэд одоо ингээд үлгүүтэй байж гэдэг юм. Бас нөгөө ингээ бас 3 тим аягаар зурсан юм. Бас тий. Энд одоо юу яасан гэж бодож байгаа хүн? Лам байсан байна. Ойлгомжтой байна шүү дээ. Ламын малгай өмсөн байна, гараа ингэсэн. Ер нь ингээл гараа тэгээ лам л болоо явж штэ. Тий. Хүүхэд маягаар л харчлаа. Хүүхэд маягаар танай хүүхэд дандаа ингэсэн сууж тийм үү? Аа? Тий. Малгай зурсан байна. За малгай болоод яг нэг иймэрхүү ингээл өгөх юм бол лам болох байсан байх л та. Гэтэ ер нь гараа бол ингэчээрэл лам болоо явцдаг. Гэтэ бас гайгүй зурдаг л ойлгомжтой зураад байна тий. Өөрөө ч нэлээд мундаг зурдаг хүн байж таарлаа. Тэгэхээр дараагийн 2 дахь багаар тайсны орж байна. Өөртөө хийсгийн 2 дахь баг гарч ирсэн байна. Ер нь бол гайгүй өгтөлсөн байгаа. Зургаа болоод эхнээсээ таагаар ихсэн байгаа эхний баг маань. Дараагийн баг бол Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хилцээний 2 ахлагч байна тий. За манай дид ахлагч Болор Цингэл, за ахлагч Дашчирв нар гарч ирсэн байна. Эхний багийн зургууд хэр байна? Таахад Ойлгомжтой гайгүй байна. Ойлгомжтой зурсан. Тэгээ манай хүн жоохон тэгээд өөрөө нэг газар заагаадах шиг байсан. Тэрийг нэг харгаад нүгэд юу яцлаа л да. Өөртөө шанхаалсан. Тэгээ сандраад ер нь бол тогтоо сандал дээр суухаар хүн ер нь мэддэг ойлгомжтой ямаач мэдхээ болчтой байхгүй. Нэрээс баг мартах тохиолдол байдаг тий. тэгс бодогдож эхэлж байна. Эхэлж байна. За магадгүй одоо энэ дэр бол бүсгүйгээ болон зурж байгааг нь харж ирсэн үү? Старж байгаа шүү. Харж байгаагүй юу? Тэг яагаад өөрөө сууч вэ? Яг хөө тэгээд эмэгтэй нэг одоо тогон цохиулаад бас яг өөрөө тэгээ өөрөө нэг чадлаараа тэгээд хичээгээд ойлгохыг бодно доо. Зарим нууник цагдаагийн албууд бас нэвтрүүлгээр орж исэн байхгүй. Тэгээд гисэн эмэгтэйгээ шууд тогтоо санал руу суулгач тийм ээ лээ. Яаж байгаа гэсэн. Угаасаа бид нар чинь мөр зэрэгцсэн хүмүүс эрэгтэй эмэгтэй гэж нэгнийгээ тэгдэг. Угаасаа эрэх хүн шиг байд юм уу манай цагтаа тий. Тэгэл шууд суулгач тийм ээ лээ. За тэгэд Баянзүрх дүүргээ сонь сайхан байна тий. Одоо энэ халтаргаа гулгаа ихтэй байгаа залуучууд манай жолооч нар маань юун дээр анхаарахаар байна. За Баянзүрх дүүргээр ер нь манайх ер нь бол хөдөлгөөний ачаал хүн ам ихтэй дүүргүүдийн ер нь ихэнхдээ манай Баянзүрх ордог байна. Ер нь халтаргаа гулгаатай үед бол манай жолооч нар одоо хөдөлгөөнийхөө урдыг тохируулад аюулгүй байдлаа ангаад одоо ингээд хоорондын заагаа сайхан барьж явах хэрэгтэй. Тэгэл өөрсдөө гол нь соёл. Хөдөлгөөний соёл. Хөдөлгөөний соёлоо хүн болго ингээд ямар нэгэн байдлаар дүрм зөрчихгүй ингээд явах юм бол манай ачаад бол ер нь бол ахуйнаас багасан шүү дээ. Тэгэхгүй бол ингээд хүн болго урсгал зөрөөд ингээд жишээлбэл одоо дүрм зөрчиж тэгэхээр хүн уламд ачаал нэмэгдээд байна. Цаг явлаа. За манай Болор Цингэл маань зураг зурж байгаа. За Дашчирвэ дугаадаг хэрэгтэй шүү. За ингээл таагаад ямар нэг үг үсэх таамагч бокс юм байлээ. Тэгэл гар Орцсон уу? Боксын билээ гэхээр. бокс юм байлээ. За таасан тооцъё. За эхний зураг амжилттай таалаа. Хоёр дахь зураг руу орлоо. Нар цаг явсаар байна. Таагаад байгаа. юу цэцэг
Энэ нөгөө нэг юм хүүхэлтэй кинон дэр нөгөө тоглоом байдаг шүү дээ. Нэг зомбитой. Зомби тийм. Яг тэр тоглоомны нэг Тийм. цэцэг ч юм уу эсвэл нөгөө зомби юм болоо нэг амьд нөгөө шайжууд үддэг юу байдаг шүү дээ. Наран Цэцэг байдаг шүү дээ. наран цэцэг. Би аль болохоор өөр юм болгоод ярих гал мартуулах гал даанч цагтаа амжлаа. Гэхдээ энд бол юу зурсан бэлээ? Боксч. Бокс ч юм байсны зүгээр боксын бэлээ зурсан. Таацсан уу гэдэг юм надаас асуугаад их. Тэгэхээр ч одоо хинч ойлгомжтой боксын бэлээ зурчаад таацсан уу гэдэг. Бокс ч ингээд танд өгсөн бол та бокс ч л зурх хэрэгтэй. Түүнээс боксын бэлээ зургууд таацсан уу гэж асуух юм бол тэгээд шипи өгч чинь гэсэн үг байхгүй тий. За гэхдээ оноо өгсөн байгаа. За танаа энэ дараагийн зурган дээр наран цэцэг байсан байгаа тий. За ер нь зарим зургууд бол амархан, зарим хэцүү зургууд байсан. Тэгээд танаад бол гайгүй амархан зургууд өгсөн байна. За ингээд хоёр дахь баг маань 4 оноогоо авч чадлаа. Дараагийн 3 дахь багийг тайснаа ярьж байна. Чакак нэвтрүүлэг. Сургалтын хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. За манай Бат цэцэг маань 6 зурж Ариун Бат тогтоо сандал дээр суусан байна тий. Хоёулаа Баянгол дүргээс тий. Баянгол дүргийн замын цагдаагийн хилцсэн. Ахлагч Бат цэцэг, дид ахлагч Ариун Бат тий. За хэр удаж чинь албандаа хоёр бол. За цагдаагийн байгууллагт бол 3 жил. Замын цагдаад ороод 7 сар, 8 сар хэвцүүлж байна. За таны Миний цагдаагийн байгууллагаараа 5 жил, замын цагдаад ороод 4 жил болж байна. хаашаа цагдаагийн байгууллагт замын цагдаагийн хилцэд орохын тулд 5 жил байх хэрэгтэй юм уу? Ягаад замын цагдаа Өмнө нь болохоор Баянгол дүүргийн цагдаагийн хилтэст ажиллаж байсан. хэв журам? Тийм. Тэгж байгаа замын цагдаа руу шилжиж байна. Томилогдож тэгээд 4 жил өмнө ажиллаж байна. За томилогдох өөрөө бас орох хүсэлт өгөөд орох хоёр бас ялгаатай баг тий. Тийм, ялгаатай. Ер нь бол бид нэр цагдаагийн байгууллагт орсон бол мэдээж томилолтоор бид нарыг хаашаага томилно тийшээгээл бид нар Өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа ахлагч нар маань дандаа нэг гудамж салбаад яг ингээд яг жолооч нартай харьцдаг хүмүүс байгаа тийм. Тэгэхээр та одоо жишээ хаана зогсдог юм бол? Эмэгтэй замын цагдаа нарыг би баг харж байгаа хүн санагдаад тах чинь. За бид нэр болохоор Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн бичиг хэрэг бичиж хийдэг. Тэгээд ажлын 8 цагийн хугацаанд бол ажил дээрээ офис суудаг гэсэн. Тийм. Тэгээд шаардлагатай тохиолдолд одоо жишээ нь хамгаалттай үед юм уу, наадам, цагаансаар тэгээд бусад ийм шаардлагатай тохиолдолд үед хүн хүчний мэдлэр бид нар зам дээр гарч ажилладаг. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд өгсөн 2 зургийг амжилттай зурж таалгаж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Өнөөдрийн нэвтрүүлэгт замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулж замын цагдаагийн албаны ахлагч нар хэлцээж оролцож байгаа. За нэвтрүүлгийн ивент төвчээр Green City компани оруулж ирдэг Питеро шагшуур ивент тэгж байгаа. За эхний зураг бол таацсан байна, доор нь зөвлөсөн байна. За дараагийн зураг нь жоохон хэцүү зураг байж магадгүй. Ингээд тийм тэндээ юм гэж ямар нэгэн авиа гарахгүй манай зураачийн зүгээс. За зураач маань юуш дуурах гэсэн. Тогтоо сандлаар сууж байгаа хүн жоохон сандралтай байх хэрэгтэй байдал зүгээр юм бодсон. Шал өөр газар байх шүү тий. Ажил дээр заагач юм тий. Боди моди дуусаж байна. Дуусаж байна. Дуусаж байна. Зураарай. Юу болоо? Сая юу дуу яаж дууссан бэ сая? Тэгвэл яаж яа гэл нэг сэн хятадсан дуу аваа нэг аим шиг энэ нэг тийм нэг хэсэг явах шиг боллоо шүү дээ. Энэ дээр одоо эхний зураг юу байлаа? Ийш ингээд логогийн зураг эмч болчлаа тий. За эмчийг бол баг зураг зурх юм бол ойлгохооргүй. Энэ логогийн зураг, тэмдэгтийн зураг ойлгосон. За дараагийн зураг та бүхэн юу гэж бодож байна? Сууж байгаа олзчт маань. Бодибилдингийн хүн ингэж зогсож байгаа юм шүү тий. Супер байлаа шүү. X нэг бодигийн нөгөө бүсгүүтэйг ингэж хоёр ингэж мөсөн нэг түгэм зураг байдаг шүү тий. Тэр шиг л юм байна тий. Инээж үнэс. Юу байлаа? Брюсле. Яа. Амар зураг өгчээ. За Брюслиг бол энд юу юмуд ингэж энэ гар юм уу? Хөлөө өргөж байгаа зурагч ийсэн аахгүй юу? Тэгээд давхар ингэж гар дарагдаад ерөөсөө болохгүй. Яа Брюслиг бол ингэж нүцгнэр зураад тий. Ингээд нэг
Мааж болоо тийм хацар дээр ингээ мааж болсон нэг тийм цусны тол тавьсан бол тэр ер нь ойлгомжтой болохоор байлаа л да тий. Тэр нь хэцүү зураг өгсөн байна тий. Яг тийм нэг хүн ингээд оноогоод өгчхөр хэцүү байдаг. Эмч бол амархан бас цаа чи мэдж байгаа нэг амархан үг нэг хэцүү бохоо мэдж байгаа. За ингээд явцсан багтаа 2 оног авч чадсан. Дараагийн 4 дахь багийг тайцсан орж байна. Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн ой болж байгаа толбогдуулан замын цагдаагийн албаны ахлагч нар оролцож байгаа. Ингээд зураг таах хэсгийн 4 дахь баг гарч ирсэн байна. За манай ахлагч Баасан Жавыг ахлагч Майндер маань суулгасан байгаа дахтай сандруу тийм. Манай хоёр бол хоёулаа жижигрийн шуурхай удирдлагын хилцэд ажилладаг тийм. Бусад хилцүүдийг бол нэлээд хүнд хэцүү ажил авах гэж би бас бодож байна тийм. Шуурхай хилцэс гэж юм бас тий. Ямар. За ер нь замын цагдаагийн албаны 80 жил. Тэгээ ер нь манай жижигэн шуурхай удирдлагын хэлцэл болохоор 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Одоо эд материалын болон хүний амь гэмтсэн тийм дуудлагыг зохицуулдаг. Одоо яаралтай тусламж үзүүлдэг тийм үйлчлэгээ үзүүлдэг тийм хэлцэл байгаа. Би ингэ сонсчихсон одоо нэг машинууд яваад байд тий. Машинууд эргүүлийн машинууд дотор замын цагдаагийн одоо цагдаа байдаг, хэв журмын цагдаа байдаг гэж яриад тийм лээ. Эсвэл яа тийм. За ер нь бүх албаны машинууд ерөөсөө нэг машин дотор л явна. Бүх албан. Замын цагдаагийн албад тусдаа үйлчлэг үзүүлдэг машинтай байгаа. Дүүргүүдийн хэв журмын хэлтсийн машинууд ялгаагүй. Гэхдээ бүгд цагдаагийн албанаас үүрэг гүйцэж байгаа албаны машинууд тавьж байгаа шүү дээ. Би хоёр өөр хилцээ хүмүүс ингээд нэг машин дотор ингээд яаж идэм болоо гэж бодлоо. Гүү дандаа тус тустай шүү дээ. Дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсийн үйлчлэгэнд явдаг албаны машинууд байна. Жижигэн шуурхай удирдлагын хэлтсэд бас аварын дуудлаганд явдаг тусгай дуудлагатай машинууд байна. За сая түрүүний зурсан зургууд ер нь хэр санаатай өөрчлөж байна. За сүүлийнх нь тэр фокусчин карате 2 дээр бол жоох эргэлцсэн. Тэгээд бас гайгүй юм шиг байна. Одоо юу гайгүй тий чадчихаар юм шиг. Хоёр одоо сая бас ярилцж байгаа л хин нэг нь одоо нэг овжин нэг нь зурхаар болсон л байх л та тий. Тэгээд үгүй манай энэ чинь бас зураг их сонирхдаг хүн өөрөө тэгээд би таана гэж шүү дээ. Зураг их сонирхдаг хүн. За гэртээ ямар зураг байсан. Зураг судлаач ухааны юм ярьчлаа шүү дээ. Сэтгүүл үзчихэд хүн байна. Сэтгүүлийг үзчихэд ямар сэтгүүл? Одоо таа чинь дандаа. Үчин шивнэ энэ төр. За ингээд дөрөвт багтаа бүгд ажиллаж үзье. Цаг явлаа. За манай Майндер ахлагч Майндер зураг зурж байгаа. Бүгд аваа. Дуграад байгаарай. Цаг явсаар байна. Цаг явсаар байгаа. Хоёр дахь зураг шүү. Хоёр дахь зураг байсан. Өөр зураг зургаал шиг байна да. За цаг явсаар байна. Одоо юу цаг хастаа орж байна. Настай хүн. Таяг тулсан настай хүн. Цаг явсаар байгаа 40 секунд болсон байна. Настай хүн чараа бас биш юм шиг байна. Юуны бүгжний эзний нэг Гэндальф юм шүү. Сарл Гэндальф юм шүү. За зурж байгаа шүү гэж өгөхгүй. За зурга зөв таалаа. Таасан тооцъё. За эхлээд бол энд тэрэг бас хүүхдийн тэрэг те. Хүүхдийн тэрэг бол зураад шууд ойлгомжтой байна. Дарааг Санта Клаус гэсэн одоо бэлгийн гол зураад байдаг. Таягийн зураад байдаг. Малгай нь одоо нэг ийм их Санта Клаус ч гэдэг. Тааш нэг зааз төвөгцсөн явж байгаа хүн шиг баг нэг тийм хараад. Санта Клаус бэлэг үрдэг шүү. Та тэгээ юу гэж таагаадсан юм сая? Таяг тулсан настай хүн янз янзын юм байна. Тэгээ чиний дээр бэлэг гэж ойлгосон шүү дээ. Чи Чи удаан авцсан юмсан настай хүүхдэд бэлэг тараагаа яваад байдаг настай хүн. Энийг нэг бэлэг үрж байгаа юм шиг болоод тэгэл нэг тиймэрхүү юм санаанд орлоо. За тэгээд ямар ч зүйл ойлголцсон байна. Хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. За ахлагч оргил сайхныг ахлагч савгсрын тогтой санал руу таасрын тий таасрын тогтой санал руу суулгасан байна гэж байгаа тий. Хоёлоо одоо сонгон та бол Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтгэс та бол Сүхбаатар дүүргийн замын тий. Сонгой. Сонгой хайрхан дүүрэг. Сонгой хайрхан дүүрэг бол
хамгийн олон хүн амтай дүрг тий. Замын хөдөлгөөн бас нэлээд нэвтрэл ихтэй л байгаа болоо тий. Тийм сүүлийн жилүүдэд энэ хар хорин гэдэг энэ баруун тишээ бол ачаал их авдаг болсон байна. Манай дүүргийн тий. Ер нь захуудыг нэг хотын төв дотор байгаа энэ захуудаас болоод төгжрөлтийг хөөсч чинь гэж бас хүмүүс яриад байгаа тий. Энэ ер нь хэр үнийн ортой вэ? Тэр одоо яг манай сонгоо харахын дүүрэг дээр илт мэдэгдэж байгаа юм сүүлийн жилүүд нэг жилдээ илт мэдэгдэж байгаа юм тэр ба. За хар хорин дууга ачаалаад үйлчлэгээний томоохон төвүүдийн зогсоол бага байдагтай холбоотой ерөнхийдөө баруун тишээ ачаал маш их авдаг болсон. өмнө тийм байгаагүй юм уу? Өмнө бол гайгүй байсан. Өмнө чи хар хорин байсан шүү дээ. Байсан л да. Одоо баруун тишээ хөдөлгөөний нэвтрэл их байна. Хүн амны суурж Хүмүүс хямраадан гэсэн бүр захмах явж яваад амар байгаа юм шүү те. Хямраагүй юм шүү. За тэгэхээр өмнөх зургууд бол гайгүй зургууд байсан байх. Гэтэ бас соглогдож байгаа болохоор зарим зургууд амархан, заримуд нь бас хэцүү зургууд байгаа. Ингээд манай 5 дахь багт гайгүй зураг ирээсэ гэж залбирхал үлдсэн байна. За ингээд 5 дахь багт амжилт хүсье. Явлаа. За манай Лаасрын Сүхбаатар дүүрэг, Сонгоо хайрхан дүүрэг хоорондоо одоо суудсан байгаа. Одоо Сонгоо хайрхан дүүргийн манай оргил сайхан маань таагаад ах хэрэгтэй байна. Өнгө сайхан ханааш сайн харъя гэд нүдний шилээ зүгээд ирсэн байгаа тий. За хилээд ах хэрэгтэй. Юу ч хэлж өгөхгүй шүү. Зураг зурж байгаа зураач маань одоо юу ч хэлж өгөхгүй. Тогтоос онтой сууж байгаа орчч маань дуурах хэрэгтэй байгаа. За цаг хагастай орж дараагийн зурглалгаа оръё. Дараагийн зурглалгаа хитрхээ бас нэг зурглалгаа анхаарлаа хандуулчихаар ингээд дараагийн 2 дахь зургаа мартчихдаг тохиолдол байдаг. За дараагийн зураг бол нүд хөмсгийг чинь даа гэдэг шиг. Нүд хөмсг. Нүд хөмсг биш машин юм уу? Юу вэ? За нэг зураад яваа. Тэ? трактор. За манай Лаасрын бол хойд. Яараагүй сайн 50 зурч чинь тэ. За цаг дуусаж байна. За харамсалтай байлаа. Зур тогтоос судал дээр суусан юм чинь сайхан ингээл хурдууд нь ингээл хилээд авах хэрэгтэй байна. Манай Лаасрын бол ер нь зурхын хувь зурж ирсэн. Тэгээ энд одоо юу зурсан гэж бодож байна та бүхэн? Юу? Хүн чулуу. Лоо. Талаа нам. Юу вэ? Лоо. Лоо байсан байна. Та юу гэдсэн бэ? Би одоо анааш манаш гэдэг. Анааш одоо хизээ юм юмтай болчихсон юм бэ? Энэ нэг арай өөр юм байна. Иймэрхүү юм бол хүлгүү болол тэл ингээл луу муу могооч юм а тийм болох байла. За энд юу зурж ирсэн баг гэж бодож байна? Трактор. Албаны мотоцикл. Мотоцикл хийнэ. Цикл. За би одоо шууд ингээл ихэл дуу зураад ингэж байгаа л ингээл ихээр нь одоо юу юм аа? Нүд мүд хийгээл зураад явчихваа гэж бодсон чинь мотоцикл байсан юм шүү дээ. Мотоциклыг ямар сонь зурт юм бэ тий? Мотоцикл чинь нэг ер нь иймэрхүү тэр нэг арай нэг өөр ингээд юм бариул мариултай. За би бариул харахад бас хэцүү л. Яд сондог дуу гэж. Тэгээ ядаж дээр нь 2 хүн зурлаа тэгээд бас ойлгосон. За ингээд зураг таах хэсэг маань үүгээр өндөрлөж байна. Багууд маань ер нь бол оноонуудыг цуглуулж чадсан. Дараагийн 2 дахь хэсэг болох үг таах хэсэгтээ орцгоё. Үг таах хэсэг. Шахаг нэвтрүүлгийн 2 дахь хэсэг болох амны хайрцаг унших үе маань эхлэж байна. За эхний баг болох Батзорг, Цэрэнбат нар маань зураг таах хэсэгтээс 2 оноо авсан. Энэ дээрээс одоо 10 онооны даалгаврыг биелүүлж чадсанаар 12 оноотойгоор ялагч болох боломжтой. Тэгэхээр 90 секундын хугацаанд өгөгдсөн 10 үгийг тааж, заав нөгөө оролцогч маань таалгаж иж бас 10 оноог авах боломжтой. Ингээд амжилт хүсье. Эхний багтаа. Явлаа. Бууз. Зам. 2 оноо. Зараа. 1 оноо, тэ? Зам. Замаг. Засаг. Зам. Сам. Цаг явж байгаа. 90 секундын хугацаанд таах хэрэгтэй байгаа. Зам. Шампунь. Бүгж. Шампунь. Ногоо. Шампунь. Ламыг таацсан шүү дээ. Зураглаач. Түгчээ.
Сүүдэр. Сайн Сүүдэр. явж байгаа. Яарах хэрэгтэй байна. Сүүдэр. Уруул. Шанс. Азраг. 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 Үүл. Үүл. Уул. Үүл. Уруул. Үүл. Уушиг. Үүл. Унда. Хоёр оноотой явж байгаа. Уух. Үүл. Үүл. Гар хөлөөрөө дүрсэлж болохгүй. Үүл. Цаг дуусаж байна. Уушиг. Үүл. Үүл. Чакак нэвтрүүлэг. Эхний баг болох Батцорог Цэрэнбат нар маань 10 онооны даалгавар дээрээс 2 оноог авсан байна. Тэгэхээр нийлбэр 4 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Болор Цингэл Дашчирв нар одоо гарч ирсэн байна. Эдний баг бол маш сайн явж байгаа. Зураг тагс дээрээс 2 оноо авсан, 4 оноо авсан байгаа. Эндээс одоо хэдэн оноо авахыг бас бүгдээрээ харъя. За мэдээж 4-өөс дээш оноог авч чадсанаар яалагч болоход ойрхон байна гэсэн. Амжилт хүсье. Явла. Маск. Бас. Маск. Баз. Маск. Басар. Маск. Мангас. Маск. 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 За. Эхний оноо. Өргөө. Хөрөө. Өргөө. Хөрөө. Өргөө. 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 Хоргоо. Өргөө. Хөргөө. Өргөө. За дараа болцоо. Болцоо. Болдоо. Болцоо. Бөгжөө. Болцоо. Болцоо. За дараа даашинз. Цаас. Даашинз. Талах. Даашинз. Даашинз. Цаас. Цаас. За дараа хуушуур. Хуушуур. За хорхог. Хоолыг яах вэ? Хийл. Хийл. Хил. Хийл. Хил. Хийл. Хил. Хол. Хийл. Хил. 2 оноотой явж байгаа. Сарнай. Цагдаа. Сарнай. Сарнай. За үнэртэй ус. Үнэртэй ус. Үнэртэй ус. Хийл. Хийл. Игэл. Хийл. Хийл. Ингэр. Хийл. Дэлхий. Хийл. Өргөө. Гэж байна. Хөрөө. Өргөө. Орго. Хоёр дахь баг амжилттайгаар 4 оноог авснаар нийлбэрд 8 оноотойгоор одоо хошуучилж байна. 8-аас дээш оноо авсан багууд маань, дараагийн багууд маань ялагч болох боломжтой гэсэн үг. За ингээд дараагийн баг болох Батцэцэг Ариун Бат нар гарч ирсэн байгаа. Эдний баг одоогийн байдлаар 2 оноотой явж байгаа. 10 онооны даалгавраа биелүүлж чадсанаар одоо ялагч болох боломжтой. Өнөөдрийн нэвтрүүлэгт замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн явж байгаа холбогдуулан замын цагдаагийн албаны ахлагч нар оролцож байгаа. Ингээд дараагийн багтаа амжилт хүсье. Явла. Өргөс. Өргөс. Холц. Өргөс. Холц. Өргөс. Овс. Өргөс. Хүлс. Өргөс. Хүлс. Бөөр. Ба. Бөөр. Бок. Бөөр. Бок. Бөөр. Борцог. Бөөр. Бо. Амтан. Амтэн. Эхний оноо. Тэмцэн. 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 Зөв. Ургамал. Ургамал. Үхэр. Ургамал. Мал. Ургамал. Ургамал. За болий. Журам. Журам. Үзэм. Журам. Үзэм. Үзэг. Жэ. Журам. Журам. Зүрмэг. Зүуд. Улаанбаатар. 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 Улаан. Баатар. Улаанбаатар. Баар. Баатар. Баатар. Бат. Баатар. Бас. Улаанбаатар. Баатар. Багаж. Багаж.
Баатар. Баатар. Сум. Нэгтгэж хэлэх хэрэгтэй. Улаанбаатар гэж юм. Зум. Нэгтгэж хэлэх хэрэгтэй шүү. Зүмб. Сүү. Зүмб. Сум. Зөв. Сум. Чакак нэвтрүүлэг. Баццэг Ариун Батнар маань 2 оноо дээр дахиад 2 оноог авснаар нийлбэр 4 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Баасан Жав Майндер маань гарч ирсэн байгаа. Эдний баг зураг таах хэсгээр бас 4 оноо авсан байгаа. Нилээн дээгүүр оноо гэсэн үг. Эндээс одоо мэдээж 8 оноос дээш оноог авч чадсанаар багтаа одоо ялтыг авчих боломжтой гэсэн үг. Амжилт хүсье. Цаг явда. Машин. Машин. Баатар. Машин. Машин. Багаж. Машин. Машин. Туухай. Туухай. Уухай. Туухай. Туухай. Зөв. Баавгай. Баавгай. Зөв. Хулгайч. 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 Үнэг. Үлгэр. Шүрмэс. Өргөм. Шүрмэс. Өргөмөл. Шүрмэс. 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 Хан. Хан. Алах. Хан. Хан. Анх. Хан. Хан. Алах. Хан. Алим. Хан. Анги. Гүзээлзгэн. 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 Ахад. Хай. Хам боргоцой. Хам боргоцой. Гэдэс. Гэдэс. Хилээд. Гэдэс. 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 Ил. Тэмээлзгэн. Тэмээлзгэн. Яма. Тэмээлзгэн. Саммар. Тэмээлзгэн. Тэмээлзгэн. Яма. За гэдэс. 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 Эрдэнэс. Чакак нэвтрүүлэг. Хамгийн сүүлийн баг болох Лаасрын оргил сайхнаар гарч ирсэн байна. Маань өнөөдрийн нэвтрүүлэгт замын цагдаагийн албаны түүхт 80 жилийн явуулж байгаатай холбогдуулан замын цагдаагийн албаны ахлагч нар, за тэр дундаа ахлагч нарын зөвлөлийн залуус оролцож байгаа. За ингээд Лаасрын оргил сайхнаар маань одоогийн байдлаар зураг таах хэсгээр оноо аваагүй явж байгаа. 10 онооны даалгавар дээрээс 10 оноогоо авч чадсанаар ялагч болох боломжтой. Өмнөх баг болох Баасан Жав Майндер нар 7 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлсөн байгаа. Хамгийн дээдлийн оноотойгоор 8 оноогоо 8-аас дээш оноо авчиж ялагч болох боломжтой. Амжилт хүсье. Сүнс. Зүуд. Сүнс. Сүнс. Үс. Сүнс. Шүүр. Зүуд. Шүүр. Шүүх. Шүүр. Шүүр. Борцог. Борцог. Цар. Цаа. Царцаа. Үйлдвэр. Үйлдвэр. Сүнс. Сүнс. Зүс. Нойлын цаас. Дахиад. Нойлын цаас. Нойлын цаас. Шатхуун түгээгүүр. Шатхуун түгээгүүр. Халаас. Улаас. Улаас. Хулгайч. Хулгайч. Сүнс. Сүнс. Цүүц. Сүнс. Бургас. Бугал. Бургас. Бургас. Этэм. Этэм. Улаас. Хулдаас. Улаас. Улаас. Урдаас. Урдаг. Чакак
нэвтрүүлгийн ялагчд маань тодорсон байна. Эхний 2 үе бол дандаа багуудын хоорондох үе байдаг бол сүүлийн 2 үе маань дандаа одоо багийн 1 гишүүн одоо 2 гишүүний хооронд өрсөлдөө явагддаг байгаа. За ингээд 2 дахь баг болох Болор Цингэл Дашчирв нар гарч ирсэн байгаа. Эдний баг 8 онотойгоор бусад багаасаа ялгарч ялж чадсан байгаа. За тэгэд одоо энд бол нэвтрүүлгийн ивент итгэгч Green City компани одоо Pipero гэдэг шагшуур байгаа. Энэ шагшуурнуудыг үлдсэн. Сая амсч үзсэн ямар байна? Гоё амттай байгаас тий. Хүүхдүүдтэй авч өгч байгаа. Тэр эдрийг одоо 11 ширхэг шагшуурыг үлдсэн байгаа. 11 шагшуурыг 2 талаасаа манай 2 гишүү өрсөлдөд идэх хэвээр. Мэдээж зүгээр идэхгүй энэ хөө таа бүхний гарт өгсөн байгаа энэ нүдний хаалтыг хийгээд идэх хэвээр. Тэгэд бусад багийн гишүүд маань бүгдээрээ 2 гишүүндээ туслаад за алив наашаага жоохон алхаад за тэнд байна мэн гэд хилээд өгөх хэвээр. Нүд чих нь болно гэсэн үг тий. Тэгэхээр зэрэг манай хоёр бол ямар ч харах боломжгүй бусдаасаа ингээл сонсоод мэдрэмжээр яваад идэх хэвээр. Тэгээ 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар хамгийн олон одоо шагшуурыг идэж чадсан. Нэг гишүү маань бас ялахад ойрхон болноо. Оноо цуглуулна гэсэн үг. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд манай хоёр оролцогч маань оноо цуглуулах хэрэгтэй байгаа. За. Юу ч харахгүйгээр идэл явах хэрэгтэй. За. Цаг явсаар байгаа. Бүсгүй маань ихнийхийг идсэн байгаа. Залуу одоогоор идээгүй явж байна. За, бүсгүй 2 дахь идлээ. За, манай бүсгүй бол 2 дахь идсэн. За, манай залуу олохгүй л байх шиг байна да. За, манай бүсгүй 3 дахь идэж байна. За, залуу яарах хэрэгтэй шүү. За, дараагийнх руу шууд явж олно. Утсын идэ дээшгээ явчихгүй дээ. Гомн шиг идээд. За, цаг явсаар байна. За, цаг ер нь дуусахад өгч байна. За, манай бүсгүй бол өстой машин шиг идэж штэ. За, манай залуу дөнгөж 2 дахь идэж байна. Идэж дуусж байна. За, 3 дахь руугаа орж байна. За, цаг дууслаа. За, зогс. Цаг дууссан байна. Дашчирв болов 1 2 3-ыг идсэн байна. За, бүсгүй маань 1 2 3 4-ыг идсэн байна. Чакак нэвтрүүлэг. Ялагчд маань ер нь тодорцсон байгаа. Тэгээ бас ялж байгаа баг дундаас бас хэн илүү байсан бэ гэдгийг бас тодруулах хэрэгтэй байгаа. Сая Pipero гэдэг хэмжээнд дээрээс манай Болор Цингэл маань 4 оноо авсан байгаа. Та бол 3 оноо авсан гэсэн үг тийм. Тэгэхээр одоо энэ асуулт хариулт байгаа. 15 асуултыг та хоёрын дунд тавина. Нэгээр нь тавихад хариултыг мэдж байгаа тохиолдолд энэ хүү бөмбөгийг аваад хариулах хэрэгтэй. Тийм. Асуултаа хариултыг мэдж байгаа тохиолдолд тийм. Хэрвээ мэдэхгүй тохиолдол бол тэгэл нөгөө оролцогчд нь боломж байна гэсэн үг тийм. Ойлгомжтой. За ингээд амжилт хүсье. Эхний асуулт. Англи цагаан толгой хэдэн үсгтэй вэ? 26. Аваад бөмбөгөө аваад хариулъя. За зөв хариуллаа. Бүсгүй маань эхний оноог авлаа. Бөмбөгөө авчиж оноогоо хариултаа хэлнэ те. Тэгэхгүй бол бөмбөгөө авсан хүн хариулна гэсэн үг. Давуу тал нь тэнд байгаа. Хоёр дахь асуулт. Хүйтний оргил гэж хаанд байдаг вэ? Хүйтний оргил гэж хаана? Эверестэд. Эверестэд хүйтний оргил гэж байдаг юм байна тий. Жомолонгма. За юу вэ? За хүйтний оргил гэж. За хариулт байхгүй дооцъё. Хүйтний оргил гэж Алтай 5 богдод байдаг юм байна. Эверест дээр биш юм байна. За 3 дахь асуулт. 5 төгрөгөн дээр хэний зураг байдаг вэ? Скватер. Скватер зөв хариуллаа. Дараагийн асуулт. Хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг. Төв аймаг. Төв аймаг арай биш юм байна. За шипи өгөхгүй. Өөр хангаа. Өөр хангаа биш юм байна. 21 аймагаас хамгийн том газар нутагтай аймаг. Өмнө гой. Өмнө гой зөв хариуллаа. Өмнө гой байсан юм байна. Дараагийн асуулт. Халтар царайт кино аль улсынх вэ? Юу шилж өгөхгүй. Венесуэл одоо энэ цааш юу хэлж байгаа. За. Венесуэла гэдэг одоо ингэ кино гэдэг. За, Венесуэлийн кино байдаг тий. За, тэндээс ямар шашпи хийж өгөхгүй шүү. Тий. За, Венесуэлийн олон англи кино Халтар царайт ялээ. Соня Смит гэж хэлдэг тий. За, дараагийн асуулт. 1 минутанд 60 секунд байдаг бол 1 цагт хэдэн минут байдаг вэ? 600 минут. 600 минут. 60 минут зөв хариуллаа.
загнуулж байгаа юм шиг загнаж байгаа юм шиг яригдлаа шүү дээ тий. За дараагийн асуулт яарал яадаг үлээ? Даарн зөв хариуллаа. Маш амархан асуултууд байгаа. Дараагийн асуулт төмөрлөгийн томоохон үйлдвэр аль аймагт байдаг вэ? Дархан зөв хариуллаа. Дараагийн асуулт цөлийн хөрсийг юу гэдэг вэ? Цөлийн хөрсийг юу гэдэг вэ? Элс зөв хариуллаа. Танайхан ер нь нэгэндээ их шипи өгдөг хүмүүс юм аа да тий. За телевизээр сонсогдохгүй үедээ чинь миний яг чихэнд амар сонсдод байгаа хэрэг. Эсвэл би тэгж бодоод байгаа юм болов гэж. За дараагийн асуулт Лас Вегас гэдэг хот байдаг тий. Лас Вегас юугаар алдартай вэ? Казино. Казино зөв хариуллаа. Казино бол 6 цэмлээ авах тий. 12 дахь асуулт Японы үндэсний хувцас. Кимино. Юу юм? Кимоно. Кимоно. Зөв хариуллаа. За. Жохон зөрөгтэй хэлэх хэрэгтэй байна тий. За манай залуу зөв хариултыг өгсөн байгаа. Дараагийн асуулт Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч хэн бэ? Багван. Зөв хариуллаа. За бүсгүй зөв хариулсан. За дараагийн асуулт бөмбөгөө авах удаа шууд хэлэх хэрэгтэй, чанга хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол сул хэлээд байх юм бол бас нэг тооцохдохгүй байна. За дараагийн асуулт Шрекийн сүйт бүсгүй хэн гэдэг вэ? Пиано. Зөв хариуллаа. Бөмбөгөө Пиано. бөмбөгөө авахаас өмнө хэлчихээс энэ хүн бол шууд хариулж штэ тий. За дараагийн хамгийн сүүлийн асуулт 5 хошуу малаас битүү төрөөтэй амтан нэрлэнэ үү? Малыг нэрлэнэ. Адуу. Зөв хариуллаа. Цагийн замын цагдаагийн албаны түүх 80 жилийн хойд зориулсан ТV тав телевизтэй замын цагдаагийн алба олон нийтэд харилцагчилсан ахлагчийн зөвлөх хамтран зохион байгуулсан хаагчаг нэвтрүүлэгт амжилттай оролцсон хоёр оролцогчтой баяр амжилттай оролцсон оролцогч нартай баяр хүргэе. За баяр хүргэе. Өстөгөө ушуушлан мандалж энэхүү арга тэмцээнд амжилттай оролцож тэргуун байр эзэлсэн хоёр алба багштай өргөмжил гартуулъя. За өргөмжлөг. Гартуулъя гэж. За алга ташлт яасан бай залуусаа. За нийт алба багштай болон замын цагдаагийн албаны үе үеийн ахмад ажилчид одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн ахлагч офицеруудаа түүхт 80 жилийн баярын мэндийг хүргье. За түүхт 80 жилийн баярын мэндийг хүргье. Чакак нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Green City гэх компани байгаа. Green City компани маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд дээжсээс та бүхэнд явуулсан байна. За мэдээж Ган шоколад гэсэн юм уу тий. За гэх мэтлэн бүтээгдэхүүнүүд их дээжиг хоёр ялагчтай гардуулж байна. За мөн сая Петеро байгаа тий. Петеро бол Green City компани оруулж ирдэг байгаа. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа хүссэн загварыг хүснээр тань хэвлээ урайтай ST дизайн гэж байгаа. За их тайвны гүүр гараад Петровсын колок гэж байгаа тий. Петровсын колокийн хажууд байгаа энэ хүү хэвлэлийн газар маань Подолкон дээр бол төрөл бүрээр хэвлэж байгаа. За ингээд энэ хүү хэвлэлийн компаниар үйлчлүүлэх 50% хөнгөлөлтөөр ихээр гардуулж байна. За Подолк хийлгээрэй гэж тий. За ингээд Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчтой баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзсан. Түрээтэй үзсэн. Баярлалаа. За баярлалаа.